Үр дүнтэй суралцахад тэмдэглэл хөтлөх арга маш чухал байдаг. Харин та буруу аргаар тэмдэглэлээ хөтлөөд юм биш үсттэй. Өнөөдөр үр дүнтэй тэмдэглэл хөтлөх 2 аргыг сурцгаая. Сайн байцгаана уу? Сувда байна. 6 малгайн сэтгэлгээний аргын сургагч багш. Монголд аль биесний эрхтэйгээр хасуу креатив төв дээрээ бид зааж байна. За одоо хичээл ном эхлэх цаг болж байна. Бид нар оюутнуудтэй дэвтэр сонголтын ажил дээрээ яг ид орсон цаг хугацаа байна. Тийм болохоор дэвтрээ хэрхэн зөв сонгох вэ, тэмдэглэлээ хэрхэн зөв хөтлөх вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. За тэгэхээр дэвтрээ сонгох дээр миний мэдж байгаагаар нийтлэг нь нэг иймэрхүү оюутан залуучууд том дэвтэр сонгодог. За магадгүй хүүхдүүд маань сургалтаар нэмэлт англи хэл гэдэг ч юм уу хэлний янз бүрийн сургалтанд явж байгаа бол таас хүүхдтэй ийм дэвтэр нэмэлтээр сонгож өгч иж магадгүй. За стандарт ийм дөрвөлжин дэвтрээс бусад дэвтрүүдийн сонголтын дээр ярьж байгаа шүү. Тэгэхээр ийм дэвтрүүд бид нар сонгож иж магадгүй юм те. За тэгэхээр ийм дэвтэр авсан үед тэмдэглэлээ хэрхэн үр дүнтэй хийх вэ? За энэ бол миний бүр MIU-д буюу бараг 10 хэдэн жилийн өмнө бакалавр дээрээ Солонгос хэлний хичээл дээр хийж исэн дэвтэр маань байна. За тэгэхээр ингэж дэвтрээ хувааж хийдэг. Энэ аргыг болохоор Cornell-ийн method гэж нэрлэдэг. Энэ арга нь яадаг вэ гэхээр дэвтрээ ерөнхийдөө 4 хэсэгт хуваадаг. За 4 хэсэгт бид нэр хэрхэн хуваадаг вэ? За энэ бол миний одоо магистрийн хичээлийн маань дэвтэр байна. За энэ дэвтэр дээрээ би энэ цаасайгаа өөрөө хэвлэж бэлдсэн. За хичээлээ хэрхэн тэмдэглэдэг вэ гэдгээ харуулчихъя. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар 4 хуваана. Дээд хэсэг notes буюу тэмдэглэлийн хэсэг. За тэгээд энд keywords бичдэг хэсэг, энд summary бичдэг хэсэг гэсэн үг. За энэ дээр болохоор хичээл лекцийн нэр, за тэгээ он сар өдрөө заавал тэмдэглэх шаардлагатай. За тэгээ лекцийн үеэр тэмдэглэлээ зөвхөн энэ хэсэгт бичнэ. За тэгээд тодруулмаар санагдаж байгаа, ойлгохгүй байгаа, эсвэл түлхүүр үг юм шиг санагдаж байгаа, эсвэл магадгүй багш дахин давтаж хэлж байгаа үгнүүдийг энэ хэсэгтээ тэмдэглэнэ. За энэ бол манай түлхүүр үгийн хэсэг байгаа. За хичээлээ ингээд лекцээ тэмдэглээд дуслаа. Ингээд дуслаа гэж бодоход дараа нь хичээлийн цагийн дараа бид нэр юу хийх боломжтой болдог вэ гэхлээр хичээлээ давтдаг тий. Давтахлаарэ summary хэсэг дээрээ эргцүүлэн бодоод өөртөө ойлгож авсан зүйлээ ийм товчхон хэлбэрт товчхоноор эндээ бичдэг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө лекцийн тэмдэглэлээ ингэж бичдэг. За ингэж бичиж явах үед яагаад үр дүнтэй байдаг вэ гэсэн асуулт байж магадгүй юм. За энэ Cornell-ийн аргыг болохоор Cornell-ийн сургуулийн багш зохион бүтээсэн оюутнуудыгаа илүү идэвхтэйгээр тэмдэглэл хөтлөөсэй гэсэн үүднээс энэ аргыг зохион бүтээсэн юм билээ. За дэвтрийнхаа 3-1 хэсэгт нь keywords буюу ингээд эргэж санааж одоо түлхүүр үгнүүдийг бичдэг хэсгийг үлдээж байгаа. За лекцийн хэсэгт болохоор notes буюу их бие хэсэгт нь ерөөсөө бичиж байгаа. За тэгэхээр хүн өөрөө дандаа эргэж санаж байгаа гэсэн үг. Тухайн суралцагч маань өөрийнхөө бичсэн тэмдэглэлийг эргэж санаад энэ гол зүйлүүд нь юу вэ? Эсвэл миний цаашдаа судлах ёстой зүйлүүд нь юу вэ гэж тэмдэглээд авч байгаа. За тэгээ хичээл дуусны дараагаар тухайн өдрийнхөө лекцийг бүхэлд нь уншиж агаад тухайн хуудсан дээр бичигдсэн гол зүйлсийг summary буюу одоо дүгнэлт хэсэг дээр өөрийн үгээр дүгнэлт болгож бичнэ. За ингээр бид нэг удаагийн сонсон лекцээ тэмдэглэж аваад нэг бичиж гин, түлхүүр үгнүүдээр нь дамжуулаад нэг бичиж гин. За тэгээд summary бичих дүгнэлт бичих хэсэг дээрээ ахаад нэг бичиж байгаа буюу нийт ингээд бодглохлоор 2-3 удаа тухайн хичээлийгээ эргэн санаж шин гэсэн. За ингээ эргэн санах нь бол таны ой тогтоолтонд тэгээ ер нь тухайн мэдлэгийг цааш нь урт хугацааны одоо санах ойд бичих одоо маш үр дүнтэй арга гэж үздэг. Тэгэхээр дэвтрээ хэрхэн сонгох вэ те? Аль болох одоо оюутнууд эсвэл магистр суралцах байгаа та бүхэн маань жижигхэн дэвтэр аль болох битгий сонгороо. Яг л бид нэр дэвтрийн одоо тухайн нүрийг 4 хэсэгт хувааж байгаа учраас аль болох A5-аас том байлгах гэж үзээрэй. B5 гэдэг ч юм уу те. Тэгснээрээ бид нарт одоо бичих зай талбай илүү их гарч ирнэ. Дээрээс нь зүгээр цаанаасаа юм зориултын ийм хуваалттай ийм цааснууд одоо дэвтэрнүүд ер нь сүүлийн үед айгүй их гардаг болчихсон. Одоо энэ дээр түлхүүр үгээ бичих хэсэгтэй иймэрхүү дэвтэр мөн сонгож болох юм. За хэрвээ энд бас миний нэг тэмдэглэл байна. Ингэж бичээд энд нь дандаа түлхүүр үгнүүдээрээ тухайн
агуулгуудыг дүгнж бичсэн байна. За тэгээд хэрвээ биднэрт одоо гадуур байгаа дэвтэрнүүд маань ер нь л нэг иймэрхүү нийтлэг байдаг санагдаж байна. Дөрвөлжин ч юм уу? Эсвэл ийм нуруутай, ийм цаас. За туушч байж болно, дөрвөлжин байж болно тий. За тэгвэл энэ дэвтрийг хэдүүлээ хамтдаа хуваагаад үзье. Тэгэхээр би дэвтрээ хуваагаад дуслаа. Хэрвээ та иймэрхүү том дэвтэр авсан бол дэвтрээ иймэрхүү байдлаар хувааж болно. Яг нь 3-1, 4-1-ээр хуваах гэл янз бүрээр л тэмдэглэсэн байдаг. Би бол ингэж 4-1-ээр хуваах туртай харахад ч гэсэн илүү ингээд нүдэнд зөөлөн гэдэг юм уу тэгж харагддаг. За энэ хэсэг дээр болохоор тухайн өдрийнхөө одоо хичээлийн гарчиг болон агуулга тэгээд он сар өдрөө бичнэ. Яаж өөрийнхоороо зохион байгуулаад бичиж болно. Тэгээд лекцийн үед зөвхөн тэмдэглэлээ энэ хэсэг дээрээ л бичнэ. За тэгээд түлхүүр үгсүүдийг энэ хэсэгт бичнэ. Чухал тэмдэглэлүүдийг бас энэ хэсэгт бичнэ. Дээрээс нь хэрвээ одоо шалгалтын чухал огноонууд байх юм бол энэ хэсэгтээ бичиж болно. За тэгээд ерөнхийдөө энэ хэсгээ л ингээд цаашаага бүглөөд бичээд авах хэрэгтэй. Лекц дууссаны дараагаар гэртээ хараад гэдэг ч юм уу эсвэл маргааш өдөр нь дүгнэлт хэсгээ өөрийнхоороо өөрийн үгээр бичиж үзээрэй. За ингэхээр таны одоо нөгөө богино хугацаанд бичигдсэн шинэ мэдээлэл урт хугацаараа шилжихэд маш их тусалдаг. За тэгээд энэ зөвхөн оюутан гэлгүй одоо магистр те одоо докторч ч гэсэн маш хэрэгтэй тэмдэглэлийн арга. Гэхдээ үүнээс гадна хүүхдүүд маань хэлний дугуйланд бас явж байгаа бол энэ миний нөгөө солонгос хэлээ тэмдэглэж исэн шиг ингэж тэмдэглэж болно. Тэгээд тухайн одоо шинэ үгээ шаардлагатай байгаа мэдэх ёстой байгаа үгээ тэмдэглэдэг ч юм уу дөрмийнх нь одоо чухал зүйлсүүдийг нь энэ дээрээ тэмдэглээд авах боломжтой. За нэг иймэрхүү байдлаар бид нэр эхлээд тэмдэглэлээ хөтлөнө. За тэгээд мэдээж хэрэг өөртөө хэрвээ бэлдээд те иймэрхүү цаасаар өөртөө хевлээд ингээд бэлдэж болно. За тэгээд үүний дараа яах вэ? Дараагийн тэмдэглэл хөтлөх арга нь юу вэ те? Үүний дараа бид нар болохоор сурсан мэдсэн зүйлээ шалгалтынхаа өмнө нэг базаж одоо өөртөө ингээд үндсэн ойлголтыг бий болгох том зургаар нь харах нэг иймэрхүү сешн хийх одоо давтлага хийх хэрэгтэй болдог. За энэ үед яадаг вэ? За миний арга болохоор ингэж mind mapping хийдэг. Тухайн сурсан зүйлээ ингэж бичиж тэмдэглэж авдаг. За тэгэхээр тухайн лекц дээр бичсэн зүйлсийг агуулгынх нь хувьд том зургаар нь харах гэж шалгалтанд ингэж mind mapping ашиглаж тэгээд тухайн дэвтэр дээрээ ингэж нэмэлтээр оруулаад өгчдөг. За mind mapping-ийн сургалтыг бас би насанд хүрэгчдэд болон хасуу creative төв дээрээ хүүхдүүд дээрээ ч гэсэн заадаг. Тэгэхээр сургалтын талаарх мэдээллийг миний вебсайт гэдэг ч юм уу эсвэл юунаас аваарай. Сошиал медиа хуудасуудаас маань аваарай. Одоо болохоор mind mapping-а гэрээ нөхцөлд яаж хийж болох вэ гэдэг арга зай. Цаасаа ингэж хөндлөнгөөр нь бэлдсэн байх шаардлагатай. Тэгээ би бол гэртээ бол ингэж бэлдчихдэг юм. За ингэ бэлдсэн тохиолдолд тухайн шалгалтандаа бэлтгэхдээ эдгээр тэмдэглэлээ хараад гол санаанууд нь юу вэ гэд энэ хэсэгт нэг юм юу гаргачих болно багна. Тэгээд зөвхөн keyword-сүүдийгээ түүж бичиж агаад зөвхөн энэ хэсэгтээ keyword-сүүдийг нь түлхүүр өгнүүдийгээ түүж бичиж агаад тэрийгээ одоо агуулгынх нь хувьд гаргана гэсэн үг. За яаж хийж болох вэ? Иймэрхүү байдлаар хийж болно. За энэ бол маш өнгөлөхөөр хийсэн байна. Заавал юм өнгөтэй одоо насан туршид маань заавал юм өнгөтэй хийгээд ах шаардлагагүй. За ингээ бэлтгээд бид нар бараг 4-5 удаа тухайн агуулгаа ингээд бэлтчихлээ гэж харж болно. Тэгэхээр mind mapping бол маш одоо нөгөө бүтээлч арга бөгөөд энийг хийхэд нэг их лекц бичээд байгаа юм шиг хэцүү санагдахгүй. Тэгээд үүн нэгээрээ давцчихлаар бид нөгөө нэг тархи маань зурган мэдээллээр маш их зүйлсийг хадгалахтаа үр дүнтэй байдаг учраас энэ бичигдсэн зүйлс маань таны тархинд маш амархан цээжлэгдээд орсон байх болно. Хичээлийн шинэ жилд нь амжилт хүсье. За тэгээд анхаарах зүйл бол дэвтрээ зөв сонгох, сонгосон дэвтэр дээрээ Корнелийн хуваалтыгаа хийх хэрэгтэй. Бүгдэнд нь амжилт хүсье.